хүн дараагийн шатанд хамгийн том арга чинь сэтгэц. Хүн төрлөختөн бүх цаг үеийнхаа одоо түүхэндээ хамгийн том сэтгэцтэй үе дээр явж байна одоо. Хамгийн том сэтгэл гэдэг эрхтэнтэй үе дээр явж байна. Бидний тархины хөгжил чинь бүр томроолго шүү дээ. Бидний тархиныхаа одоо юу гэдгийг хөгжлийг гүйцэхгүй бие махбод чинь тархиныхаа хөгжлийг гүйцэхгүй хоцорч яваад байгаа. Тэгэхээр чинь тэр төв мэдрэлийн нөгөө удирдлагын систем буюу төв мэдрэлийн систем, тархины үйл ажиллагаа нөгөө гормонуудын өөрчлөлтийн энэ олон ийм хурдцтай хөгжлийг сэтгэл гэдэг эрхтний хөгжлийг цаанаа нь явж байгаа юм чинь сэтгцийн асуудал яригдаад байгаа байхгүй. Сэтгц гэдэг энэ зүйлийн хөгжлийг биднээс дандаа дагаж ярьж байгаа. Бие махбод гүйцэхгүй. Тийм учраас энэ том гэж нэрлэдэг байгаа. Энэ их чухал гэж нэрлэдэг байгаа. Бидний сэтгэл хөдлөл, сэтгэл гэдэг эрхтэн өөрчлөгдөхөд бидний амьдрал төвчээр өөрчлөгдөнө. Тэр хүний амьдралын харах өнцөг нь өөрчлөгдөнө, мэдрэмж нь өөрчлөгдөнө, аз жаргал нь өөрчлөгдөнө, амьдралын утга учир нь хүртэл өөрчлөгдөнө. Хүний сэтгэл өөрчлөгдөхөд тэр хүний ертөнцийг үзэл нь хүртэл өөрчлөгдөөд яг ижилхэн байсан зүйлийг шал өөр өнцгөр харж болдог. Ийм хэмжээний имийг бид нэр эрхтэн гэж тооцохгүй юм бол асар том асуудалд орж байгаа. Ихэнх хүчин биднээсийн яриад байгаа энэ бие махбодын өвчин буюу биеийн хүчнүүд те зүрх уушиг бөөр одоо юу гэдгийг хадаад те одоо хавдар одоо юу гэдгийг ихэнх хүчин юутай холбоотой байдаг гэж сэтгэлтэй холбоотой.